3800 намны 1-268. За терапи хэлбэртээ саадыг дагуулж чулуу шиднэ. Терапийн урд хажуу талын өндөр ааш, ард тал нь жижиг ааш өргөн ээл бол хамгийн бага ямар вен хурдар чулууг шидвэл саадын гадаргуугаар хүрэхгүйгээр давах вэ гэж. За тэгэхээр энэ бодлогыг бол хэдүүлээ ингэж бодъё. За энд ямар нэгэн бага хурдтай байхын тулд за яг энэ агшинд ямар хурдтай байх вэ гэдгээ бодно. За тэгэд эндээс бол бид нар энэ цэгээс гараад хамгийн бага хурдаар энэ цэгийг шүргээд унахах ийм бодлого болж болно гэсэн үг. За тэгэх юм бол энэ дээр бол бид нар энерги хадгалт бичээд венолин квадрат тэнцүү mg томааш нэмэх нь mv квадрат хуваахна гэдгээд эндээс бол яах нь бид нар венолинхоо утгыг олж болно. За эндээс бол юу болж өгөхлөөр 2gh нэмэх нь v квадрат язгуурдар. За тэгэхээр бидний асуудал бол юу болж байна вэ гэхээр энэ v-г олно гэсэн үг. За тэгэхээр v-г олохын тулд бид нар ямар нэгэн дельта h гэсэн зүрх өндөртэй нэгсний шилжилтэн доошоо байх. За тэгэхээр бол хасах дельта h гэж байна. За тэгэхээр v гэсэн хурдаар шийдээд тэгээд энэ цэгийг яах нь шүргэх хамгийн бага энэ хурдыг олчих юм бол бид нар энэ үний яах нь угаасаа хамгийн бага хурд нь гараад ирнэ гэсэн үг. За тэгвэл энэ бодлогыг яаж бодох вэ гэхээр хэдүүлээ хөдөлгөөний тэртэл өчий хугацаанаас хамаарсан y тэнцүү h нэмэх нь v0 синус альфа t гэсэн g-тэй квадратыг боохно гэдэг. Энийг бол бид нар мэднэ. За тэгэхээр энэ h бол нөгөө тийшээ гараад хасагдах учраас энэ бол жижиг h байна. Тэгэхээр энийг нөгөө тийш гараад бичих юм бол хэдүүлээ энийг дельта h гэж бичиж. Дельта h. За энэ бол өөрчлөлтөн. Дельта h юу юм бэ гэхээр жижиг h-аас хасах нь том h. За x-ийг бичих юм бол x тэнцүү v0 косинус альфа t. За ийм хэлбэртэй. За эндээс бид нар t-г олоод ийш нь орлуулчих юм бол одоо энэ y тэнхимийн давах тэртэл рүү орлуулах юм бол дельта y тэнцүү. За эндээс хугацааг бол x хуваах нь v0 косинус альфа. За тэгэхээр энийг яаж бид нар хаана орлуулах вэ гэхээр энд орлуулна, энд орлуулна. За ингээд орлуулах юм бол хөлөөр дельта h тэнцүү. За тангс альфа x за v0 косинус альфанууд нь хураагч нь хасах нь g x квадрат хуваах нь 2v0 квадрат чинь косинус квадрат альфа болох гэсэн үг. За энийг косинус квадрат альфа маань өөрөө нэг дээр нэмэх нь тангс квадрат альфа болно. Энд нэмэх нь тангс квадрат альфа. За энийг ингээд тангс x квадратаар гişүнхлэн үржүүлчих юм бол дельта h маань тангс альфа x хасах нь g x квадрат хуваах нь 2v0-ийн квадрат хасах нь g тангс gx квадрат хуваах нь 2v0-ийн квадрат үрчин тангс квадрат альфа болно гэсэн үг. За эндээс бол юу болж байна вэ гэхээр бол бидний одоо энэ цэгийг олоход бол квадрат үндсийн үед квадрат тэртэл бодох юм бол хоёр шийдтэй гарч ирнэ. Нэгсний бид ингээд нэг цэгээс нөгөө цэг рүү яг v0 гэсэн хурдаар нь шийдэх юм бол энийг онох хоёр нөхцөл олно гэсэн үг. Ингэж олж болно. За ингээд ингэж олж болно. За жишээ авах юм бол бид нар яг тийш гадаргуу дээр бодох юм бол 45 градусаар шийдэхэд за нэг энэ цэг дунддаг байлаа гэж үтээ. За тэгвэл 30 градусаар шийдэх. 30 градусаар шийднэ гэдэг чинь 15 градусаар бага гэсэн үг. 30 градусаар шийдэх юм бол энэ маань ингээд энэ дунд гэж үзвэл 15 градусаар нэмэхэд 60 градусаар шийдэхэд энэ маань шийдээд энэ дунддаг. Тэгэхээр хамгийн хол шилжихийн тулд бидэрт юу болох вэ гэхээр өнцгийн нэг л боломж байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нэг цэгийг хоёр боломжоор олж явах юм бол энэ бол хамгийн их хурдны нөхцөл болчихно гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар ашиглая. Тэгэхээр тангсын хувьд бид нар одоо квадрат тэртэл бодох юм бол юу болох вэ гэхээр энэний хувьд хоёр шийд гарч ирнэ. Дискриминант нь бол юу болчих вэ гэхээр тгээс ялгаатай үед бол бид нар x тэмцүү хасах b нэмж хасах язгуурдаар за дискриминант тэгээд хуваах нь 2a гэдээ бодно. Тэгэнгүүт дискриминант нь тгээс ялгаатай болчиход энэ квадрат тэртэл маань хоёр шийдэд болчихно гэсэн үг. x1 x2. Тэгэхээр ийм хоёр шийд байхгүйгээр буюу бидний нөхцөл маань юу болчих вэ гэхээр хамгийн бага хурдны тохиолдолд энэ дискриминант нь тэгтээ тэмцэх байх хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж тухайн цэгийн байрлалыг онох хамгийн бага хурдаар
онох тэр нөхцөлийг гаргаж байна гэсэн үг. За энэ бол бодлогын гол санаа байгаа. За тэгвэл хэдүүл эндээс дискриминантыг олох юм бол за энэ дэр танкс нь хувьсгч гэж үзнэ. За энэ тэгэхээр энэ хэмжигдэх юм бол А болно. Энэ бол С болно. Энэ бол B болно гэсэн үг. Биш дайрч байна. B нь X нь болно. Тэгээд энэ дельта шиг бас ийшээ гаргаж байна. Тэгэх юм бол Z болно гэсэн үг. За ингээд квадрат тэртэлээр бичих юм бол юу болов гэхээр хасах X квадрат хуваах нь 2V0-ын квадрат үржих нь тангс квадрат альфа. За нэмэх нь тангс альфа X үржих нь хасах X квадрат 2V0-ын квадрат нэмэх нь дельта H. Ийм байна гэсэн үг. Тэнцвэртэй. За энийг хасах нэгээр үржүүлж юм энэ хасах байхгүй болчихно. За энд хасах гарч ирнэ. За энд явах нь нэмэх болно гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд А гэдэг нь квадрат тэртлийн хувьд бол А гэдэг нь энэ болчихно. За B гэдэг нь энэ болчихно. За энэ бол юу болж өгөхлөөр С болчихно гэсэн үг. За ингээд квадрат тэртэлээр бодох юм бол квадрат тэртэлээс дискриминантыг нь олох юм бол D тэнцүү энэ квадрат X квадрат. За тэгээд хасах нь 4AC гэнэ. Тэгээд 4-ийг үржүүлэх нь энэ AC-гээр бодох юм бол G квадрат X-ийн 4 зэрэгт хуваах нь V0-ийн 4 зэрэгт хасах нь 2G X квадрат дельта H хуваах нь V0-ийн квадрат болно гэсэн үг. За тэгэхээр энийг бид нар юутай тэмцүүлэх вэ гэхээр тэгтэй тэмцүүлнэ гэсэн үг. Тэгтэй тэмцүүл. За эндээс ингээд бодох юм бол V0-ийн 4 зэрэгтэр үржүүлээд өгье. За тэгвэл V0-ийн 4 зэрэгт хасах нь 2G дельта H V0-ийн квадрат хасах нь G квадрат гэсэн үг. За бид нар эндээс хурдыг олж болно. B квадрат гэтэл байна. За тэгэхээр юм л энэ дэр V0 явуулсан байна. Тэгэхээр энийг V0 гэж анхны тохиолдлыг энэ V0 дандаа V0-аар явуулсан шүү дээ. Тэгэхээр энийг нь хэдүүлээ V минимум гэж үзье. V минимум хурдыг болно. Тэгэхээр энд V минимум энд V0. За ингэхгүй л. За эндээс V0-ыг олох юм бол юу болох вэ гэхээр квадрат тэртэл бодогдно 2G дельта H нэмэх нь язгуурдаар 2G дельта H квадрат. За тэгээд нэмэх нь 4G квадрат X квадрат юм хэлбэл байна гэсэн. Тэгээд хуваах нь 2. За ингээд бид нар яах юм бэ гэхээр хурдыг олчих. Энэ бол B квадрат нь олчих. Энэ квадрат. За эндээс ингээд гişүнхлэн хуваачих юм бол за X гэдэг маань бол бидний хувьд L болно. За тэгээд энийг бодох юм бол G дельта H за нэмэх нь 2G оруулах юм бол хуваагаад 4 туваа. Тэгэхээр G дельта H квадрат за нэмэх нь G квадрат X гэдэг маань L квадрат болно гэсэн үг бид нар. За ийм хэлбэрт гарч байна. Хоёроо гişүн хөрчлөн бүгдэнд нь хаваачлаа. За эндээс бидний хувьд юу болох вэ гэхээр энэ хурдаа аваачаад энэ дээр орлуулчихна. Энд орлуулах гэсэн үг. За тэгэх юм бол юу болчих вэ гэхээр V минимум хурдна. Язгуурдаар 2G H за нэмэх нь за энэ G дельта H гэдэг маань бол дельта H гэдэг бол G-гээс H-аас хасна том H. За тэгээд нэмэх нь язгуурдаар G H-аас хасна том H-ийн квадрат. Нэг квадрат хасна. Нэмэх нь G квадрат L квадрат. Ийм болно гэсэн үг. За тэгэхээр энэ доторхыг бол гişүнхт үржүүлээд бодчих юм бол V минимум хурдна. Язгуурдаар G-г H-тай нэмэх нь том H. За тэгээд нэмэх нь язгуурдаар G H-аас хасна том H. Тэнүүний квадрат. Тэгээд нэмэх нь G квадрат L квадрат яах вэ? Язгуурдаар оруулчихна гэсэн үг. За ингээд бид нар хамгийн бага хурдыг олж ийнэ гэсэн үг. За тэгэхээр энэ хамгийн бага хурдын гол санаа бол энд нэг шийдийг онохын тулд ерөөсөө
дискриминант нь тэг байх гэдэг чинь үнцгийн нэг боломжийг хайж байна гэсэн үг. Тэгэхээр энэ болов бодож байна.